Хей, за тусаа юу цаана? За дотор өмдөнд орсон биз дээ. Маягэлж явж бүгдээрээ ханиад хүрвээ. Гол яриандаа орцгоё. За өнөөдрийн бичлэгээрээ Premiere Pro дээр за card edit буюу за бид нэр блог ямар нэгэн YouTube бичлэгийг авсныхаа дараа хэрэггүй дүрснүүдийг каталж буюу pirate гэж хайдаг байгаа. За өмнөх Premiere Pro-гийн хичээлүүдийг үзэх юм бол cut edit-ийн талаар дундуур нь ингээд зөндөө заасан байгаа. Гэхдээ тусад нь бичлэг хийх хэмжээний cut edit маань хамгийн чухал байгаа шүү. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Кажа. За тэгвэл хамтдаа шууд хичээлдээ орцгоё. За Premiere Pro нэгээд за бүгдээрээ өөрсдийнхөө юм бичлэгүүдийг авч ирсэн байна. За ямархуу блог ч юм уу, иймэрхүү бичлэг хэрвээ байх юм бол ямар ч алдаагүйгээр бүгдийг хийнэ гэдэг тохиолдол бараг байдаггүй. Миний YouTube бичлэг ч гэсэн 10 минутын бичлэг байх юм бол доод нь бараг 20-30 минут рекорд хийж байгаад за тэгээд хэрэггүйнүүдийг катлаад за тэгээд үлдсэн нь бараг 10 минут болдог байхгүй юу. За энэ бичлэгнээс харах юм бол за хэрвээ блог бичлэг гэж бодоход уцаа ингээ тавьчаад рекордод харчаад ингээ явна. Тэгээд за энэ хүртэл бичлэгийн маань хэрэгтэй байлаа гэж бодох юм бол мэдээж эргэж ирээд камераа авч л харна штэ. За харах юм бол за буцаж за гүйж ирээд за ямартаж энэ камераа ингээ авж байгаа дүрс байна. За энэ дээрээс харах юм бол бас уцаа камераа ингээ тавьчаад за энэ чинь очиж суугаад байрлалаа хараад бас алдаа байна уу хараад за яг ер нь бол нийлэн жүжиг байдаг байгаа бичлэг маань. За ер нь бол одоо энэ хэсгээс хоошо бичлэг нь хэрэгтэй байгаа шүү дээ. Яг энэ хэсэг. За мэдээж босч ирээд бичлэгээ ингэж бас тасцсан хэсэг бас байгаа. За энэ бичлэгнээс ч юм уу. За ийм бичлэгнээс ч юм уу бас ингэж хэрэггүй яг ингээд тасдах хэрэг гардаг. За юу гэсэн үг вэхээр за бичлэгний бараг хамгийн ихэнх edit нь болохоор энэ cut буюу хэрэггүй дүрсүүдийг ингээд тасдах дээр хамаг цагаа алддаг байгаа. За тэгээ өнөөдрийн энэ shortcut-уудыг сурчих юм бол shortcut гэдэг чинь юу вэ? Ер нь бол дөд цам гэсэн үг шүү дээ. Тийм учраас зүгээр маш олон үйлдэлийг хитгэн зүйлээр ингэж одоо хөнгөвчилж өгж байгаа зүйл. Энэ зүйлийг сурчих юм бол за өөрийнхөө дадал болгочих юм бол маш хурдан эдит хийх бүрэн боломжтой байгаа гэсэн үг байгаа. За өнөөдрийн бичлэгээр хэрхэн кат хийх вэ бүх арга шилийг та бүхэн зааж өгье. За хамгийн ихнийх нь болохоор за C буюу Razor tool байгаа. За тэр нь болохоор за энэ чинь харагдаж байна. За энэ Pirate-ний тэмдэгтэй байгаас энэ Razor Tools гээд за харах юм бол shortcut нь болохоор хойно нь дээр нэг удаан байршуулах юм бол харагдаж байна C гээд. За тэр нь юу гэхээр за энэ синхронгийн энэ Premiere Pro дээр одоо миний хөдөлгөөд байгаа энэ индикатор гэдэг байгаа. За энэ индикатор буюу яг энэ цэнхэр хэсэг байгаа хэсэг дээр л одоо энэ тастан гэсэн үг байгаа. За бүгдээрээ V буюу select tool-ийг сонгоод одоо ингэж ямар нэг бичлэгээ ингэж зөөвөрлж байгаа шүү дээ. Гэтэ одоо тастмаар байгаа бол keyboard-ноос C дарах юм бол энэ бидний icon-ыг харах юм бол Pirate-ний icon-той болсон байгаа. За тэгээд яг индикаторыг хөтлөж байгаа. За одоо энэ бичлэгний маань за энэ хүртэл гэх юм бол энэ C энэ хэсгээрээ тастна. За тэгэх юм бол яг энэ бичлэг маань ингээ хуваагдаж байгаа. За энэ бол хамгийн ихний амархан буюу хамгийн их хэрэглэгддэг болохоор энэ C байгаа. Энэ Pirate-гээ сонголоо, таслаа. За тэгээд ингээд тастаа явчихдаг байгаа. За хоёрт нь болохоор Control K, Control Shift K байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр за бүгдээрээ одоо C дараал те эсвэл шууд нэгээр ингээд маузаараа ингэж кат хийгээд байгаа шүү дээ. Гэтэ ингэхгүйгээр бөөнөрөө keyboard-ноос кат хиймээр байна гэх юм бол бас боломжтой. Premiere Pro дээр Control K-ийг дарах юм бол яг энэ индикатор байгаа энэ хэсгээр байгаа видео маань тасагддаг байгаа. За хэрвээ ийм байж болно шүү дээ. Хоёр ийм дүрс байж болно шүү дээ. Тэгэх юм бол Control одоо за бүгдээрээ энэ дүрсийг тасдгийг гэж бодъё. Control K дарах юм бол ингээд
тасдагдж байгаа. За гэхдээ энэ Ctrl K нь ямар зарчимтай байгаа вэ гэхээр харах юм бол энэ чинь энэ 6-аас доошо A1 2 3 дээшээ V1 2 3 гэж байгаас энэ аудио 1 2 3 видео 1 2 3 гэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ видеогийн цэнхэр нь алдсан байгаас за энэ алдсан байгаа хэсгүүд бүгдээрээ лейерүүд бүгдээрээ энэ бол саяны команданд ордог гэсэн үг. За гэхдээ бүүнээр болохоор энэ доотлын хэсгүүдийг ингээд унтраач л дараа зүгээр маузаараа дарахад болдог байгаа. За Ctrl K гэх юм бол зөвхөн энэ хэсэг маань тасгаж байгааг та бүхэн харж байгаа. Харин daily видео за дээр нь юу вэ? Дахиад нэг дүрс байх юм бол за бүгдээрээ дээр нь дахиад нэг дүрс байх юм бол энэ V2-ыг сонгочид түүний дараа Ctrl K гэх юм бол энэ дүрсээ ингээ аваад ирсэн байна. За үүний дараа болохоор Ctrl K гэх юм бол select хийгдсэн байгаа энэ хэсэг маань л cut хийгдэн байгаа. Select хийгдээгүй нөхцөлд Ctrl K дарах юм бол за энэ чеклэгдсэн байгаа энэ хоёр хэсэг маань cut-лэгдэн байгаа. За гэхдээ заримдаа бүгдийнгийн ингээд cut яг энэ индикатороор cut хиймээр байгаа үед заавал энийг ингээд дарзаал асаагаад авах чинь жоохон төвхтэй шүү дээ. Тэр үед ядгүй гэхээр Ctrl Shift K дарах юм бол энэ чинь байгаа индикатор энэ ассан ч бай асаагүй ч бай бүгдээрээ ингэж cut хийгддэг байгаа. За энэ болохоор бас хамгийн их ашиглагддаг зүйл байгаа. Гэтэ энэ маань болохоор төвхтэй нь болохоор за хэрвээ ингэж одоо хэрэггүй дүрсээ бүүнээр энэ дүрсийг харъя л да. Ингээд авч жагаад Ctrl K-гээ дарчаад энэ хойдлын хэсэг нь угаасаа хэрэггүй шүү дээ. Тийм учраас маузаараа нэг дараад тэгээд delete тавчиг дараад энэ хоосон зайгаа нэг маузаараа дарсны дараа дахиад delete хийгээд ийм ажиллагаа хийгддэг болохоор за энэ cut болохоор заримдаа хэрэгтэй. За ер нь иймэрхүү cut болохоор заримдаа хэрэггүй тийм тохиолдлууд байдаг байгаа. За тийм учраас дараагийн зааж өгөх cut хийх арга дээр болохоор тайлбарлаж өгье. За гэхдээ түүнээс өмнө болохоор за энэ Ctrl K гэдгийг дарахын тулд бөөнөрөө заавал маузаас энийг гараа салгаад Ctrl K дараад байгаас за тэгхгүйгээр бөөнөрөө энэ keyboard-ноос ганцхан товчлуур дараад тасаж болохгүй юу гэх юм бол болно. За энэ Premiere Pro ч бай, Photoshop ч бай, After Effects ч бай, Adobe бүх програм дээр Keyboard Shortcut гэж байгаа. За тэр нь болохоор энэ за Premiere Pro руу орох юм бол Keyboard Shortcut гэж харагдаж байгаа. За shortcut за ийшээ орохын тулд болохоор Ctrl Alt K-ийг дарах юм бол автоматар одоо Keyboard Shortcut гэж байгаа. За харах юм бол бидний энэ keyboard дээр ашиглагдаж байгаа бүхий shortcut-уудыг бид нэр custom буюу бүгднгийн дураараа өөрсдийнхөө хүснээрээ өөрчлөх боломжтой гэсэн үг байгаа. За энэ чинь бүгдээ add edit гэж бичих юм бол search хэсэг дээр нь за тэгэх юм бол энэ чинь sequence хэсгийг add edit дээрээ Ctrl K за энэ Mac OS хэрэглэдэг хүмүүс болохоор command гэдгийг бүгдээр мэдчихэж байгаа бах тий command K за энэ shift command K-ийг дарах юм бол all track буюу бүгдээрээ бүх track нь тайрагданаа гэдгийг нь харуулж байгаа. За энэ Ctrl K-ийн бөөнөрөө за X-лээд хоёр дарсныхаа дараа за ямар keyboard-ны өсөг болгох гэж байгаагаа дарахад болно. За би болохоор S-ийг сонголоо. За энэ үед болохоор S гэдэг S маань болохоор энэ харах юм бол scale to frame size гэсэн дээр болохоор хэрэглэгдэж байна. Та тийм учраас тэр shortcut нь алга болно шүү гэдгийг сануулж байгаа. Хэрвээ тэр энийг хэрэглэдэггүй бол OK дарахад болно. За түүний дараа болохоор явж агаад S. За ингээ бичлэгээ үзэж агаад S гэдэг ч юм уу. Шууд ингээд cut хийх бүрэн ингээ боломжтой гэсэн үг байгаа. За тэгвэл дараагийн хамгийн их хэрэглэгддэг cut edit дээр shortcut нь болохоор Q W байгаа. За харах юм бол за саяны cut-ууд маань болохоор за энэ нөгөө нэг сайн дутагдaltaй тал байгаа шүү дээ. За энэ за бүгдээр энэ edit-ийг харах юм бол за одоо Q W маань яадаг вэ гэхээр за би энэ дүрсийга за энэ эхлэлээс авахуулаад за энэ хүртэл cut хийя гэх юм бол энэ хэсгийн буюу энэ дүрсийн хойдлын хэсгийг шууд одоо cut хийгээд артлын дүрсүүд нь болохоор шууд наалтахаар буюу магнитээр наалтахаар хиймээр байгаа бол W үсгийг дарахад болно shortcut-аараа. За энэ нь яаж байгаа вэ гэхээр за миний индикатор буюу энэ хэсэг шинхэр лайн байгаас энэ хэсгээс хоошо байгаа дүрс маань шууд одоо катлагдчих байгаа. Тэгингээ артлынхын дүрсүүд нь шууд орж иж байгаа гэсэн үг. За эсвэргээрээ одоо юм уу? За энэ дүрсний маань за энэ уртлын энэ
хэсэг нь буюу энэ уртлын хэсгийг хэрэггүй байх юм бол бүгдээрээ Q дарахад болно. Q хэсэг дарах юм бол уртлын хэсгүүд нь шууд автоматар катлагданга уртлынхаа видео ноттойгоо шууд наалдаж байгаа харж байгаа. За энэ дүрсүүд ч гэсэн. За одоо энэ дүрсийг хэрэггүй гэх юм бол уртлынхын дүрс нь хэрэггүй гэх юм бол Q дарахад болно. За хойдлынхын дүрсийг хэрэггүй гэх юм бол W дарахад болно. За энэ шорткат маань болохоор видео кат хийхэд болохоор маш их хэрэглэгддэг байгаа. За энэ олон дүрс хэрвээ иймэрхүү олон дүрс байх үед яах вэ гэхээр мөн ялгаагүй энэ V12 гэдэг нь асаалттай байна уу үгүй гэдэг нь бас их чухал байдаг шүү. За бүгдээрээ энэ нөхцөлд болохоор W даръя л да. Тэгэхэд яаж ийн? Анзаарч нүгөө нэрэ. За хойно харах юм бол 2 3 дүрс харах юм бол одоо энэ дүрсний маань хэмжээтэй энэ дээдлийн дүрс маань ч гэсэн катлагдчих байгааг харж байна. За энийгээс хүмүүс их мэддэггүй. За энэ нь болохоор бүгдээрээ Q W дарахтаа Shift-ийг дарж байгаад үзээрэй. За тэгэхээр яах вэ гэхээр Shift W дарах юм бол энэ дүрсний маань яг хойно нь байгаа бүх трак дээр байгаа дүрс маань шууд устдаг байгаа. Гоё уус. За гэхдээ энэ select дарсан үгүйгээ бүгдээрээ заавал анзаараарай. За энэ дарсан бэжэж ажилдаг байгаа шүү. За бүгдээрээ Shift Q даръя л да. Тэгэх юм бол энэ индикатор байгаа хэсгээс урагшаа байгаа бүх дүрс маань устгагддаг байгаа. Амархан моос. За тийм учраас энэ Q W бүгдээрээ мэддэг. Гэхдээ Shift-ийг бас мэддэггүй юм байлээ хүмүүс. За Shift W дарах юм бол бас ингэж кат хийж болдог байгаа шүү. Тийм учраас бүгдээрээ энэ кат хийх аргыг ч гэсэн маш их бичлэгэн дээрээ ашиглаад үзээрэй. За дараагийн шорткат нь болохоор IO байгаа. За бүгдээрээ нөгөө S үсгийг дараад ингэж катлахад жоохон төвхтэй байна. За эсвэл одоо энэ W ч юм уу Q-г ашиглах юм бол юу хүү жоохон гинт бүр ингэ шууд ингэ кат хийгээд байна. Би зөвхөн энэ хэсгийг л шууд өөрөө сонгоод кат хийж болохгүй юу амархнаар гэх юм бол болдог байгаа. За тэр нь яг хөөр индикаторыгаа за бүгдээрээ за энэ хэсгээс хоошоо тасдээ гэж бодъё л доо. Тэгэх юм бол I дараад за энэ хойшлуулад энэ хүртэл тасдээ гэдэг. Тэгэх юм бол O үсгийг дарна. За түүний дараа болохоор keyboard-ноос за энэ миний shortcut-ны доор харагдаж байгаа. За keyboard-ноос нөгөө нэг таслал биш. Ямар ч тач нөгөө дээр нь үүдэг нөгөө нэг юу байгаа шүү. Энэ ч одоо юу гэдэг лээ. За ямар ч тач keyboard-ноос болохоор энэ keyboard shortcut-ыг дарах юм бол за яг энэ хэсгийн маань дүрс нь шууд одоо катлагддаг байгаа. За энэ яг хэсгийг яг монголоор юу гэдгийг мэддэг хүн байгаа бол комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Баярлалаа. За энэ хэсгийн за яг одоо яг энэ голын хэсгийг ч юм уу одоо тус яг сонгож аваад тасмаар байна гэх юм бол I явж агаад энэ хэсгийг O дарлаа. За keyboard-ноос болохоор энэ баггүй юу? За энэ харах юм бол за энэ чиний байгаа харагдаж байгаа shortcut-ыг дарах юм бол яг энэ хэсэг маань устдаг байгаа. Амархан байгаас. Тийм учраас за энэ чиний хідэн тийм track байла. Гэхдээ за би эндээс I дарлаа. Энд өв дарах юм бол за тэгээд тасдах товчлоо дарах юм бол энэ байгаа бүхэл track-ууд маань устдаг байгаа. За бүгдээрээ болохоор энэ байгаа видео асаалттай байна уу үгүй байна уу гэдгийг заавал шалгаад энэ keyboard-уудын одоо cut хийхэд нэргээ заавал хийгээд үзээрэй. За энэ тэгэхгүй болоод бүгдээрээ энэ дараагүйгээс болоод cut хийгдэхгүй ч юм уу эсвэл буруу cut хийгдэх юм бол бас бичлэг маань нэлээд асуудалтай болох учраас бүгдээрээ заавал энэ уртлынхаагаа чексэн байна уу гэдгийг заавал шалгаад үзээсэй гэж хүсэж байна. За тэгээ өнөөдөр болохоор бичлэг хийхэд хамгийн хэрэглэгддэг cut edit-д амархан өөрийнхөө бас хамгийн их ашигладаг shortcut-уудыг та бүхэн зааж өглөө. За өнөөдрийн бичлэгт хамт исэн баярлалаа. Бичлэгэд дуусны үцэнд маш их баярлалаа. За өнөөдрийн сурсан cut edit-д та бүхэн shortcut-уудыг заавал чэйжлээд аваарай. За тэгээд өөрийнхөө бичлэгэн дээрээ чэйжснийгаа дагуу заавал habit буюу зуршил, дадал зуршил болгоод үзээрэй. Cut edit буюу за энэ хэрэггүй дүрсүүдийг таслаж хаях edit маань бичлэгийн хамгийн их цагийг авдаг байгаа. За энийг болохоор эмдүүт замаар shortcut-уудыг ашиглаа сурчих юм бол маш хурдан edit хийгээд дараагийн шат руугаа хурдан шилжих боломжтой байгаа шүү. За тэгвэл өнөөдрийн бичлэгийг дуусны үцэнд маш их баярлалаа. За дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Аньяа.